За, Бурханы үгийг харцгаая. 히브리서 9장에 Еврей номын 9-р бүлэг байна. Сонсогч байна уу? 9장 6절부터 За, Еврей номын 9-ийн 6-аас 14 хүртэл. 히브리서 9장 6절 Еврей 같이 하시는 9-ийн 드리겠습니다. 6-аас олсон бол би уншия. 히브리서 9장 6절입니다. Еврей 9-ийн 6 байна. 이 모든 것을 이같이 예비하였으니 제사장들이 항상 첫 장막에 들어가 섬기는 일을 행하고 오직 둘째 장막은 신 내부자로 сурга. 일년 2차씩 들어가되 피 없이는 아니하나니 Эдгээр нийхүү бэлтгэгдмэгц тахилчнаар үйлчлэлийг үүсгэхээр энхийн асар бол эхний асарт байнга ордог бөгөөд харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдлгүйгээр үйлдсэн үлийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ. Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нэгдэггүй хэвээр гэдгийг ариун сүнс харуулж байна. Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөдөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөн бүс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй. Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол унд олон янзын угаал бүхий зөвхөн мах бодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм. Харин эрх сайн юмсын тэргүүн тахилчаар Христ эрэхтэй илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрв. Энэ асар гараар хийгдээгүй. Өөрөөр хэлбэл энэ хүү бүтээлийнх биш ажээ. Тэр Яманы болоод Тоглын цусаар бус харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Учир нь мах бодыг цэвэршүүлэхийн тулд бузартагчдын дээр Яманы болоод Тоглын бухын цус охин дарууны үнсийг цуцаж ариусгадаг юм бол их тусмаа мөнх сүнсээр үүсэвгүй өөрийгөө бурханд өргөсөн Христийн цус нь бүс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн амьд бурханд үйлчлүүлэн шүү дээ. За, өнгөрсөн дүнсүүл цуглааны семинарын үеэр Багёнжи пастор нэг жишээ ярьсан. Та бүхэн санаж байна уу? Мартсан уу? Өнгөрсөн 7 хоногт юу ярьлаа гэд эхнэрээс минь асуувал мартчихлаа. Би ч гэсэн мартсан байдаг. Өнгөрсөн 7 хоногт үү гэд бодоол 10 секунд бодсон чинь Луг 15 дугаар бүлгийг ярьсан штэ. Алдсан 10 зоосны талаар ярьсан. Бид нар мартамхай. Харин мартахгүй бол болохгүй. Үе мартдаг байж л бид нар шинэ юм хүлээж авна. Бас мартахгүй байгаа л байвал их хэцүү толгой өвдөөд бүх юм санана гэдэг чинь ямар аимшигтай зүйл вэ? Ямар ч гэсэн өмнөх семинарын үеэр ярьсан жишээн дээр Онода Хиро зэжлэхэд хэцүү байгаа ч тийм. Солонгос нэр бол яг 3 үетэй, харин 7 үетэй биш тийм. Харин Онода Хирогийн талаар бодоод байсан чинь энэ хүн маш proud буюу англиар proud, монголоор тийм бардам нэртэй байсан байлээ. Өөртөө итгэлтэй, бардамнах тийм нэртэй. Тийм учраас ийм амьдралыг туулсан болов уу гэж бодож байна. Оно гэдэг нь өөрөө эзэн гэсэн үг. Hero гэвэл англи хэлний hero гэдэг нь баатар гэсэн үг. За, өөрөө эзэн бас өөрөө баатар. Уг нь бол Онода Hero гэдэг нэртэй. Энэ Япон нэрлэлтэй. Харин англи хэлээр ингээд бодож үзвэл өөрийгөө ингээд баатар шиг бодсон. Бас өөрийгөө эзэнгээ бодсон учраас бас түүний үгийг сонсдоггүй байсан гэсэн үг. Өнөөдөр Онода Hiro Японы занчны талаар та бүхэнд ярмаар байна. За, энэ хүн ахлах төрүүж байсан. Хоёрдугаар дайны үе байлаа. Энэ хүн цэргийн алба хааж байхдаа Филиппин руу илгээгдсэн байна. Энэ Филиппиний нэгэн арал юм аа. Рубан арал гэдэг. Энэ арал руу илгээгдэж
Америкчууд хөлөг онгоцон үеийн тавьдаг бас Японы дайны нэгэн том бааз гэж бодож болно. Эндээс Америкчуудыг цөллөх юм уу, Америкчуудыг алах тийм ажлыг хядлаг явуулдаг байсан. За Румын арал руу явуулахдаа энэ дээд албаны цэрэг хурандаа юу гэж хэлсэн бэ гэвэл чи эзээж баривчлагдаж болохгүй. Цэргүүд хинч баривчлагдаж болохгүй. Баривчлагдсан олз болох юм бол шууд амиа хорл эсвэл өөрийгөө авар аль нэгийг хий гэсэн. За тэгэд юу болсон бэ гэвэл Америк цэргүүд Японтай ингээд дайн хийж агаад 1945년 Адмын бөмбөгний улмаас Япон бууж өгсөн. 8 сарын 15, 81 оны. 미국에서도 이제 뭐냐면 미국에서 харин энэ Солонгосын 8 сарын 일본에서 항복을 한 것으로 15 бол Солонгосын тусгаар тогтсон өдөр байхгүй юу? Япон ч гэсэн тэр өдөр яасан бэ? Япон бууж өгсөн. Японы хаан 8 сарын 15-ны өдөр өглөө 8 цагт бид нар 100% 전쟁이 종식이 100% бууж өглөө гэд. Дайн тэр цагаас шууд зогссон ба. Хирошима болон Нагасакид атомын бөмбөг дэлбэлснээс болж. За ийм байдлаар явбал бид нар Японд үгүй болно. Үнс болоод дууснаа. Бид нар 100% бууж өгөхгүй болохгүй нэ гэд бууж өгөөд дайн дууссан. Харин Америкийн цэрэг Японыг иргэшээлдээ авч тэгсэн цагт энэ хүмүүс ой шугууруу нуугдсан байна. Ойд нуугдсан нь ганцхан аралт тийм зүйл болсон биш. Олон арлууд адилхан тийм зүйл болсон. Харин оноода хирүү болохоор өөрөө ахлах төрөөж. Өөрийнхөө доор хоёр цэрэгтэй. Тэр хоёр цэрэгтэйгээ гуруулаа ойд нуугдаж амьдрангаа дайныг үргэлжлүүлэн хийсээр ирсэн. Бууж өгч болохгүй гэсэн тушаал байсан учраас. За тэгэхэд үе ингээд хулгай хийсэн. Арлын уул итгэгчдийг ингээд хулгай хийжсэн чи. Тэндээс бас хүмүүс мэдээд за энэ цэргүүд нь энд ингээ хулгай хийгээд байна гэд. Энэ дайн дууссан гэдгийг мэдэгдъя гэд олон удаа зар ингээ тараасан гэдэг. Япон яасан бэ гэвэл 27 газар тийм олон газар энэ арлуудад дайн дууссан шүү гэдэг ингээд мэдээ цацсан. Чангарагчаар бас цаасан хэлбэрээр одоо та нарын алах хүн байхгүй болсон. Та нарын дайсан байхгүй болсон. Одоо дайн дууссан шүү гэд. Харин тэд нар энэ зарыг харсан ч гэсэн бид нарыг одоо хуурж байгаа. Бид нарыг ингээд алах гэж бид нарыг гаргаж ирүүлээл буудаж алах гэж байгаа маа гэд. Эцэстээ яасан гэвэл Филиппиний нэг цэрэгтэй буудалцаан болсон. Тэрний нэг нь бууж өгөөд энэ гурвын нэг нь Америк цэрэг рүү ингээд бууж өгсөн. Одоо хоёр намид байгаа гэд. Цагдаа нар нь ингээд тэнд нэвтэрч ороод Японд нутаг руугаа явуулахын тулд үүнийг буцаах ёстой шүү дээ. Яагаад гэвэл жирийн иргэдийн ингээд буудаж алаад байгаа учраас, хулгай хийгээд байгаа учраас. Харин буудалцаан хийхэд тэр цэрэг нь бас үхсэн. Өнөөдөр хэрэг ганцаараа үлдсэн одоо. 18 дугаар сарын турш дайнаа үргэлжлүүлэн хийсээр байсан. За харин тэр үед аялаж явж байсан нэгэн аялагч нэгэн бадарчин энэ Онода хируутай уулзаад 5 цагийн турш тайлбарсан юм. Ятгсан. Тэсэн ч гэсэн Онода хируу бууж өгөөгүй. Дандаа л ингээд өөрийнхөө л зүтгэл байсан. Гүрийгээл. Би бол миний дээдлийн албаны хурандаа надад бууж өг гэж хэлэхгүй бол би хизээж бууж өгөхгүй. Гэт Японд очиж энэ бадарчин Японд очиж хүсэлт өргөдөл бичсэн. Өргөдөлийг өтөр уншаад үнэхээр хайж үзсэн чинь өөрийнхөө тушаал буулгасан энэ ахмад хорондоо өөрөө цэрэг нь биш болцол л доо тэтгэрт гарцсан. Харин цэргийн ховц өмсгөөд тийшээ явуулаад ой дуусаа бид нар дайн дууссан. Чи одоо дайн хийхгүй байж болно. Одоо
чөлөөлөгдсөн гэдэг. 그래가지고 Одоо энэ зураг нь 잡아가지고 나온 거예요. төрийн бариад гаргаж ирсэн байна. 그때가 30년이 지나갔죠. Энэ дайн болсноос 30 жил өнгөрсөн байна гэсэн. 그러니까 Тэгэхээр 22살에 22 настай ахлах төрүүлж байсан 52살인데 52 настай бас бүр 70 настай хүн шиг харагдж байгаа зү. Ганцаараа ой дотор шугуу дотор 30 жилийг амьдэрсэн гэж боддоо. Уг нь 3 хүн байсан. Нэг нь бууж өгөөл нутг руугаа явсан. Нэг нь болохоор буудалцаанд алагдсан. Энэ хүн тэгээд гэртээ хайрсан байгаа. Энэ хүн Японд бол баатар гэж хэлсэн. харин тэнэг байна. Мангар байна, мангар. Юунаас болоод мангар болдог вэ? Би зөв. Би хэлсэн тушаалдаа би бүр амиа солиос зүтгэн. Буруу ойлголт. Үзэл бодол, хэвшмэл бодол гэж хэлж болно. Туйлширсан бодол. Миний зөв гэсэн зөрүүд зангаас болж тэр 30 жилийг өрсөн гэсэн. Аль хэдийн 1945 онд дайн дууссан. Харин 75 он хүртэл 30 жилийг маш уйдгартай, маш зовлонтой, маш хэцүү энэ дайнаа ганцаараа үргэлжлүүлсээр ирсэн гэсэн үг. За тэгвэл боддогоор дайн байна уу? Хөө байхгүй. Дууссан. 1945 онд дайн дууссан. Харин энэ хүн ганцаараа дайнаа үргэлжлүүлсээр 75 он хүртэл хийсэн гэсэн. 74 он хүртэл хийсэн. Энэ ухаантай байна уу? Энэ мундаг хүн байна уу? Баатар хүн байна уу? Тэнэг хүн байна уу? Филиппиний иргэдийг бас 70 гаруй хүмүүсийг алсан. Яагаад 70 гаруй хүмүүсийг алсан бэ? Маш муухан байна. Япончууд ингэ бас Филиппинд олон байдаг учраас энийг бүгдийг дарагдуулаад нууцлсан байсан болохоос яг үнэндээ маш олон хүмүүсийг алсан алуурч юм. Өөрөө ахлах төрөөч тэгээд өөрийнхөө цэргүүдэд тушаал буулдаг. Харин тэрний дунд нэг нь бууж өгсөн. Япончуудад ингэ бууж өгсөн тулдаа тэр амьд үлдсэн. Тийм учраас энэ ахлах төрөөч өөрийн зөв гэсэн бодлоо л зуурал амьдсан гэсэн үг. Тэр бодол 30 жил түүнийг өрн таран хийхэд хүргэсэн, амьдралыг хөдөлгөөн болгосон маш олон хүмүүсийг алсан, хятсан, үнэхээр мангар хүн болсон гэсэн үг. Юу ярих гэж байгаа вэ гэвэл за бид нар аврал авсан. Тэгсэн ч гэсэн оноода хиро шиг. Тэр хүн хоёрын хоёр муу нэртэй. Ооно гэдэг англиар би баатар гэсэн энэ хоёр. Тийм учраас энэ хүн өөртөө итгэх сэтгэл дэндүү том. Хиний ч үгийг сонсдгоо, эний ч үгийг хүлээж авахгүй. Хүмүүс хэлсэн ч бас их чанга яригчаар ярьсан ч тэгээд цаасан хэлбэрээр ингээд постэр тараасан ч үгүй ээ энэ намайг хуурж байгаа, дойрдох гэж байгаа гээл ингээд дайна хийсээр л байсан гэсэн үг. Яг үнэндээ энэ хүн галзуу солиотой хүн байх гэсэн. Үнэхээр солиотой зүйл хийж байгаа учраас үнэхээр их хэмжээний мөнгийг тэр хүний төлөө зарцуулсан. Тэр хүнийг буцааж их орондоо авчруулахын тулд харин сайн бодож үзээрэй. Энэ бас яг адилхан. Маш олон хүмүүс адилхан оноода хиро шиг л явж байгаа. 2000 жилийн өмнө Есүс бидний гмийн төлөө бүх гмийг уучлж өгсөн гэж ярьж байхад үгүй ээ би гэмтэй байна. Миний гмийг уучлж өгөөч гэж яг л дайн хийж байгаа юм шиг л ингээл гэм нүгэлтэй дайтаал тэмцэлтэй л явж байгаа хүмүүс маш олон байна. Гэм нүгэл уучлагдсан гэж хэлээд байгаа мөртлөө өөрийнхөө бодол ингээд хоригдсон байгаа учраас автагдсан байгаа учраас мангар шиг амьдарч байгаа хүмүүс олон байна гэсэн үг. Би Бучонд очоод ажиллаж байхдаа нэг залуу надад ингэж хэлсэн. Пастра миний амьдралын хугацаанд хамгийн харамсалтай мангар хэрэг бол аврал авсан хэрэг байна гэж байгаа байхгүй юу? Та яасан бэ? Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэд. Өөрийнхөө түүхийг ингээл ярьсан. Тэр ах яаж аврал авсан бэ гэвэл эмнэлэг твцсэн чинь совилогч нь дэндүү хөөрхөн байсан учраас совилогч руугаа бүр 100% ингээл золиоссон. Би энэ совилогчтой л хоримж өстэй. Энэ совилогч л байвал би болно. Энэ совилогч бол Тэнгэр элч.
그 이제 결혼을 Тэнгэр ялж гэж байх уу? 이 자매는 Байхгүй шүү 돈 дээ. 안 받은 남자하고 결혼할 수가 없어서 Харин энэ бас хувилэгчтэй 돈 хорим 받아야 хийсэн чинь 결혼한다. энэ охин юу 그렇게 гэсэн бэ 선언을 гэвэл 하니까 за чи аврал авч ээж би чи надтай хорим хийж болно. 돈 안 받으면 이게- 결혼 안 할 거니까 어떻게 해요? За тгийгээс сүмд очиж өгье гэж очсон. 돈 받아줬어. Аврал авъя гэж авж өгсөн. Яг гэвэл хорим хийхийн тулд заавал аврал авах хэрэгтэй гэж байгаа учраас авж өгсөн. 결혼했어요. За тэгээд яаж чигээ ямар ч сүмд очоо пастортай ярилцаад аврал аваад хорим хийсэн. 부담스러워서 Хорим хийснийгээ сүмд явж байгаа Содомоны сүм рүү явдаг байсан. Харин жоохон дургу өрсөн ч юм уу одоо өөр сүм рүү ингээд нүүхээр болоод Илсаны сүм рүү явсан. 그냥 우리는 일산교회 가겠다 하면서 За бид нэр цуглаандаа 일산교회를 очоод Илсан цуглаанд очимоор байна гэж. 일산에 예배당 Илсан цуглаанд очсон чинь нэг өдөр Илсаны цуглаан барих ажил байсан гинэ. Харин эхнэр нь их хэмжээний мөнгийг өргөхөөр шийдсэн андив дээр бичсэн гэсэн. 했는데 Харин өөрөө болохоор энэ жоохон бичээд өгсөн. 저는 이만큼 Харин 해버린 эхнэр нь ийм их шийдсэн андив хийснийг хараад чи надаас урвсан бид хоёр чинь гэрэлсэн хүмүүс 우리 чи 이혼 яаж ингэж чадчихна би чамтай хорим хийсэн би буруудаджээ хоёлаа салъя. 해가지고 Харин салгажсэн чинь дараа өдөр нь эмнэлэг яваад ирсэн эхнэр нь би хүүхдээ 이거는 болсон. 사과합니다. Тэгээд салъя гэж салж чадаагүй. За яах вэ? Энэ удаад би уучлалъя за. Дараагийн удаад чи ингэх юм бол үнэхээр салъя шүү гэсэн. Тэгээд хаашаа нүсэн бэ гэвэл Бочон руу нүсэн. 직장이 전투. 돼가지고 포천으로 이사를 Ажил нь тэнд болоод тийшээ 어느 날 нүүхээр болсон. 포천에 또 예배당을 짓게 Нэг 된 өдөр 거예요. бас Бочонд бас суглааны байр барих боллоо. 또 작전을 Тэгвэл 하는데 дахиад шийдсэн андив шүү дээ. Тэгээд өөрөө болохоор жоохон хэмжээний мөнгө андив хийсэн. Харин эхнэр нь ийм их хэмжээний мөнгө хийчихсэн гэсэн үг. 내가 그때 그런 분명히 나한테 얘기했지. Би чамд дээр хэлжсэн шүү дээ. 하라고 했지. Чи надтай ярилцж байгаа шийдсэн шүү дээ. 진짜 이혼하자. Чи ярилцж байгаа хийгээгүй учраас энэ удаа жинхнээсээ сална. Үгүй энийг эзэн 또 얘가 дахиад эмнэлэгт очоод ирсэн чинь дахиад хүүхдтэй болсон байдий. Хоёр дахь хүүхдтэй. 그래서 하나님한테 Оо 울었대. хүүхдтэй болсон байна. Бурханы өмнө ингээ уйлсан гинэ. Бурхан та яаж байгаа юм бэ? 왜 이혼도 못하게 합니까? 막 하면서. Та яаж ингэж чадж байна гэд уйлж ташгирсан гинэ. 근데 진짜 천사가 아니라 Харин үнэхээр тэнгэр ялч гэж бодсон чинь тэнгэр ялч биш байсан гэж. 진짜 Маш их маргалдаа жинхнээсээ шүүхтэр ч гэсэн очсон гэсэн. 가보니까 Харин тамгаа яг дарах гэсэн чинь эмнэлэг дээр гидсэн өвдөдөө ингээд одсон чинь харсан чинь 얘 때문에 гурав дахь хүүхэдтэй болоо. 도저히 이혼을 못 Ингээ гурван хүүхэдтэй болсон. 재수를 다 버리고 Салли гэж байсан үед 자기는 тэр болгон дээр нь хүүхэдтэй байсан учраас салж 이 чадаагүй. 구원을 받아가지고 Би аврал аваагүй байсан бол ингээ тайван мөнгөтэй баян амьдрах байсан. Аврал авснаас болоод би ийм болчлоо. 예배당 거의 마무리할 때 За тэгээд Бочоны сүм байгуулагдаж бараг дуусч байх үед 예배당 안에 와서 살게 пастор 3-3 удаа сүмд ирээд амьдраарай гэсэн учраас 못한다. эхний удаа дээр үгүй би чадахгүй би итгэлч байхгүй. Харин 3 удаа хийсэн учраас заац гэж 그 물질을 예배당 хүлээж аваад 마무리하는데 쓰고 예배당 안에 байрны 사는데 барьцаагийн 예배당 сүмийн 짓지 байгуулалтын ажилд ингээ өрөвсөн. Тэгээ сүм дотор ороод амьдарсан. 사실 짓지 않아요. Сүм дотор орж амьдрах амархан уу? Амархан биш ээ. Янз бүрийн тийм дарамттай зүйл ч их байна. Хэцүү зүйл ч их байгаа. Харин нэгэн өдөр пастор 믿음 없는 형제가 교회 안에 살면 덕이 안 итгэлгүй итгэгч сүм дотор амьдраад байвал ямар ч нэмэр болдгоо шүү 자기는 гэж 어떻게 хэлчихсэн. 들렸냐면 Тэгээд тийм үгийг сонсчод өөртөө ингээ хандан хэлж байгаа гэж ойлгоод 예배당 나가 итгэлээр амьдрахгүй бол сүмд ямар ч нэмэр болохгүй гэж юу? Тэгвэл би ямар ч нэмэр болохгүй хүн юм байна штэ. Ямар ч хэрэггүй хүн гэж байгаа юм байна штэ. Намайг хөөж байгаа юм байна гэж ойлгосон. 없는 형제 교회 안에 살면 덕이 안 Та нар ч гэсэн тэгж бодож байна уу? 어떻게 들렸냐면 Итгэлээр амьдрахгүй бол сүмд амьдрал нэмэр болдоггүй гэсэн үг сонсчод 예배당 наа өөртөө яг хэлж байгааг сонсогдоод би чамайг хөөж байна. Чи эдээс гар гэж 며칠 сонссон. 동안 밥도 잘 안 Тэгээд 먹고 хэдэн өдөр хоолж сан шинэхгүй байсан. Гэт өвдөө үнэхээр хэцүү байсан гинэ. Тэгээд их нартай ярилцж байгаа за сүмээсээ гарыг. 사고에서 얻어가지고 나갔대. Тэгээд нэг байр олоод гарсан гэсэн. 아이고 Тэгсэн чинь сэтгэл дотор яах вэ? 미안합니다. 내가 За 그랬더니 тэгсэн ч гэсэн сүм дотор амьдрсан маш ивэлтэй, ерөөлтэй штэ гэж хэлсэн чинь 없었습니다. пастора үнэхээр тийм байлээ шүү. Сүмээсээ салъя гэсэн чинь 3-3 хүүхдүүд гуруулаа сүм дотор сургууль явдаг байхад би өөрөө гарч чадахгүй байсан гэсэн. Тэгээд өөрөө ганцаараа сүмээсээ гарцсан гинэ. 그 자매가 옛날에 서대문에 있었을 때
тэгээд би Бучаанд очоод пастрын ажлыг хийж байхад тэр эмэгтэй эхнэрийг би таньсан. Түүний эхнэрийг таниад пастра энд ирсэн нь үнэхээр сайн хэрэг болжээ. Өнөөдрөөс би сэтгэлээ өөрчлөөд бурхны өмнө амьдрнаа гэж эрэхтэй хэлсэн. Эмэгтэй хэлсэн. Энэ нөхрийнхөө сэтгэл дотор чи дахиад урвж гин үү гэсэн сэтгэл төрсөн гэнэ. Энэ эхнэр бол миний урвагч гэсэн сэтгэл дотор нь байж байсан гэсэн. За тэгэд явж исэн чинь нэг өдөр сургаал дээрээ 1-р Самуэль 17 дээр бурхан Давид бол зүгээр хончин байхад яагаад арслан явуулаад баавгаа явуулаад хоньны сүрэг рүү дайруулсан бэ гэвэл Давидыг итгэл сургах гэж тэгсэн юм гэдэг үгийг тараасан. Хэрвээ Давид арслан баавгаагаар дамжуулаад итгэл сураагүй байсан бол Голиатаа даатгах үед яаж итгэлээр байлдаж чадах байсан бэ? Бидний амьдрал дээр ч гэсэн үе арсланч бурхан явуулдаг, баавгайч бурхан явуулдаг. Биднийг алах гэж явуулж байгаа биш ээ. Бидэнд итгэл зааж өгөх гэж явуулж байгаа хэрэг шүү гэж. Ийм үгийг сонсоод би буруугаар ойлгосон байна гэд сэтгэл тайлагдсан. Дан дууссан. Яаж тайлагдваа гэвэл пастора та тэр үед надад итгэлгүй хүн сүм дотор амьдрснаас ямар ч нэмэр болдгүй гэдэг нь намайг чи эндээс танил зайл гэж байгаа юм биш. Итгэл сурах ёстой. Итгэл сурч чи ажиргалтай амьдрнаа гэсэн үг байсан. Харин өөрөө итгэлгүй хүн байсан учраас юу гэж хүлээж сонсож авсан бэ гэвэл итгэлгүй хүн сүм дотор амьдраад ирэггүй гэж байгаа юм чинь сүмээс гарыг гэд өөрийгөө хөөж байгаа байх гэж бодоод гарцсан. Ингээд 10 хэдэн жил сүм дотор ганцаараа уйдгарлаж амьдсан гэсэн. Харин тэр өдөр орой тайлагдаад ингээд гэрчлэл хийсэн. Итгэгч нар ч гэсэн гайхацсан. 10 хэдэн жил сүм ирдгүү байсан ахын дүү маань ирж гэрчлэл хийж байгаа учраас ирээд гэрчлэл хийж ойлгонгаа ярьж яхад бурхны итгэгчийн зүрх сэтгэлийг бүр тайлуулж өгсөн байна. Энэ итгэгч асрамжийн газар ажиллаулдаг. Асрамжийн газарт нь би очоод бурхны библийн үгийг хичээлийг хийх болсон. Асрамжийн газрын ажилчдад бас сайн мэдээ сонсож асрамжийн газар зарагдахад та залбирч өгөөрэй гэж залбирч өгөөрэй гэж байгаа хгүй юу. Яагаад зарах гээд байгаа юм бэ гэсэн чинь за өөр газар орох гэсэн юм гэсэн. Өөр газар хийдing гэсэн чинь 6 тэрбум орчим үнэтэй гинэ. Одоогийнх хийдing үнэтэй ямар үнэтэй гинэ. 1 тэрбум 700 сая гинэ. За тэгвэл зээл авах хэвээр бараг 5 тэрбум орчим мөнгө зээлэх хэвээр байхад одоо та 40 гарцсан байна. Бараг өөр төлж байгаа л Есүс өгчих юм шүү. Өгчих юм шүү. Басараа та өртөө хүн зээлдүүлэгчээр ингээд амьдарч байгаа гэнэ. Тэг хэрэггүй гэж хэлсэн. Битгий хийж үү өөртөө аль хэдийн төлөвлөсөн 1 жилийн турш ингээд зарах гал ингээд тавьсан байсан гэнэ. Зар дээрээ. Харин зарагдахгүй байсан. Зарагдахын тулд залбирч өгөөрэй гэхээр битгий зар гэсэн. Битгий зараа. Тийм ээ. Харин тиймэрхүү хэмжээтэй адил оролцоо дахиад нэгийг авчих гэсэн. Дахиад нэгийг үү? Тийш дээ. Та хоёр эхнэр нөхөр хоёр юм чинь. Нэг нь энэ газарт ажиллаад, нөгөөх нь энэ газарт ажиллаад, нэг нь ажиллаад байж болно шүү дээ гэсэн. Тэгсэн чинь 1-7 хоногийн дараа яг 1 тэрбум 700 сая яг адилхан 18 хүний орт боломжтой асрамжийн газрыг нээсэн. Харин тэр асрамжийн газар нь өмнө нь байсан асрамжийн газраас илүү гоё. Зүгээр нүдэл ингээ амьдчлаад байна та нар. Юу гэвэл үнэхээр гоё. Яагаад гэвэл тэр асрамжийн газар нь илүү цэвэрхэн гоё орчинтой тэр асрамжийн газрыг та нарт харуулъя. Хэсэг хугацааны дараа та нарт тавьж өгөх болно.
모르겠으니까 한번 띄워줘 보세요. За харуулчлаа. Явуулсан учраас дэлгэснээ тавиад 이 өгөөрэй. 요양원이 이 지금 있던 요양원보다 За энэ одоогийн байгаа 좋고 또 өмнө нь байсан асрамжийн газраас хамаагүй гоё. Тэгээд ажилчлалыг бас 주인이 хайж ирсэн. 후인에게만 주고 싶다. 이제 아, 원장님 모임 нөгөө эзэн нь 그렇게 됐고 авах хүн хайж байсан чинь өөрөө 내 마지막 түүний асрамжийн газарт өгмөр байна гэж хэлсэн. 해서 7월 Тэгээд одоогоор яг мөнгө нь бэлэн биш байна гэсэн чинь зүгээрээ одоо 700 саяг л одоо өгчих. Тэгээд 700 саяын барьцаан дээрээ бүх одоо асрамжийн газрыг өгье гэсэн. Тэгээд үлдсэн мөнгийг 이래가지고 갚으시라. ажиллаа хийж байгаа л төлөөрэй гэсэн байна. 한번 사진 한번 내. За зургийг тавиад 멋있어요, өгөөрэй. 안 멋있어요? Гоё харагдаж байна уу? Гоё харагдах байна уу? 거기 Гоё харагдаж байгаа юм зү. 더 멋있어 Өмнө нь байсан асрамжийн газраас илүү гоё орчинтай. 싶은데 Ваа л гэсэн. 그래서 이제 가서 이제 복음 전하면 되는 Очоо 거예요. сайн мэдээ тараавал болохоор байгаа зү тий. 그래서 이제 내가 이제 자, 생각을 해보니까 무슨 말이었냐면 Би нэг бодож үзлээ. 형제를 도우시더라. Бурхан энэ итгэгчид тусалж байсан. 그러면서 이제 그 선생님들이 구원을 Тэгээд 받으시고 тэнд байгаа ажилтдаг багш нар нь аврал авч гээ сүмрүүгээ дагуулж ирсэн. 하신 일들을 보면 Бурханы хийж байгаа ажлуудыг харахаар үнэхээр талархах ба штэ. 하나가 Нэг хүний сэтгэл 또 тий ганц сэтгэл бодол уруу ойлголцлыг ингэж төрүүлдэг. 오노다. Ганц бодол тий оноода хиро шиг. 엉켜 있어. Оноода хиро шиг. 혼자 그렇게 외롭게 Ингээ зангирцсан, холилдсон байвал 마음에 ганцаараа ингээл зүрүү зан гаргаал амьдрах гэсэн үг. Тийм болохоор бид 내 마음을 сонсох ёстой. 하나님 Сонсоод 앞에 сэтгэл 내 нээгээд 마음이 ярилцах 연결이 хэрэгтэй. 되면 아무것도 아닌데 Бидний сэтгэл бурхантай холбогдохын тулд нээх ёстой. Нээгдчих юм бол юу ч биш асуудлыг бид нар бидний сэтгэлээ нээхгүй байгаа учраас асуудал болдог байна. За Еврей номын 9-р бүлгийг бид өнөөдөр уншсан. Хамтдаа дахиад харцгаая. Еврей 9:6 эдгээр нь ийхүү бэлтгэгтмэгц дахилч нарын үйлчлэлийн үздгээр эхний асарт байн ордог бөгөөд. За асар гэвэл тэнгэрт байгаа жинхэнэ асрыг эхлээд Мосед харуулсан. За одоо энийг харсан биз? Тэгвэл чи газартаа очоод газарт яг энэ бүтцийн дагуу хийгээрээ гэд хийлгсэн нь асар юм аа. 하늘에 있는 За тэнгэр дэх асар. 번제단, Энэ бол тахилтын ширээ юм л да. 번제단. Газар дахь тахилтын ширээ. 어떻게 보면 카피예요. Тийм болохоор нэг өсөндөө энэ бол уулбар гэсэн. 그래서 이 уулбар. 땅에 있는 걸 성막, Газар таагааг нь бид нар асар гэж дууддаг. Соломоны байгуулсныг бол ариун өргөө гэж бас дууддаг. 이첫 장막장, За харин эхний асар 첫째 장막, 이 첫 장막은 성소, эхний асарт байн ордог байсан гэдэг нь эхний асар гэдэг нь 일제사장 딩글- 홀로 이런 일자식 딩글- 들어가대 피 없이는 아니야. энэ 아리ун 이 피는 асрыг 자기가 хэлж байгаа. 생명을 위해 드리는 Хоёр дахь асар нь ариун өргөөг хэлж байгаа ба. 이곳에 이제 Хоёр дахь 보면 хэсэгт жил ганц удаа 4 тэргүүн тахилж ордог гэсэн байна. 왼쪽 За энэ зурган дээр харвал 쪽이 성소, зүүн гарт талд нь харагдаж 오른쪽이 지성소예요. энэ улаан өнгөөр зүүн гарт талд нь харагдаж байгаа ариун өргөө 일처럼 들어가서 баруун гарт талд нь 등불도 가동하고 ариун газар, баруун талд нь ариунаас ариун газар юм аа. 향도 새로 갈아주고 Энд удалгын ширээ байгаа, тахилын ширээ байгаа, талхны ширээ байгаа. 이렇게 이제 Талхыг тавьдаг, 아, удлаг хийдэг. 링컨 학생들이 정신이 하나도 없는데 Өнөөдөр 손 한번 들어봐요. Линкольн ахлах surгуулийн хүүхдүүд ингээд унтааж байна. 손을 높이 Гараа өргөдөө. За бүгдээрээ гараа өндөрт өргөөр. 이렇게 팔도 이렇게 За сайхан ингээд жилээгээ гаргаад 우리 함께 하는 гараа ингээд хөдөлгөөд үзье. Линкольн хүүхдүүдийг сэрээрээ гэж. 운동을 해서 일찍 자는 걸 좀 생각을 좀 За сайхан эрт унтахыг 자락해도 안 자요. хүүхдүүдэд ингээд санал болгож байгаа. Унтаарай гэсэн ч гэсэн хүүхдүүд унтдаггүй. 시간에는 Хичээл хийх хэрэгтэй учраас. 시간에만 이렇게 주는 나는 생각할 때 Цуглааны цаг дээр л ингээд унтаад байна уу? Эсвэл одоо ийм байгаа бол одоо 하지 않은 хичээлийн цаг дээр ч гэсэн унтдгийн биш үү гэж 선생님들 бодогдохоор байна. Багш нараас бас асуухгүй бол 정도가 수없이 хэрвээ хэдэн хүүхэд 가는지 хичээл дээр ингээд юу ч бодохгүй ингээд гөлийгөө байдаг. 이대로 계속 가야 좋은지
ийм байдлаар үргэлжлүүлэн явах уу эсвэл өөрчлөлт хэрэгтэй юу гэдгийг бодож үзье. Ямар ч сан дараа ярилцъя. 요 둘째 Ямар ч сан энэ баруун гарталтай та нарын зүгээс баруун гарталтай харагдаж байгаа энэ бол ариунаас ариун газар буюу хоёр дахь 이곳에 요 энэ ариунаас ариун газарт 대제사장은 хоёр дахь хэсэг гэж энийг хэлж байгаа. 한번 들어가. Энэ газарт хизээ ордог вэ? Жилд ганц удаа орно гэсэн үг. 대제사장이만 Цус байхгүй бол бас орж болохгүй. Тахилч ч гэсэн цусгүйгээр орох юм бол бурхан шууд өхүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл энийг диважин гэж ойлгож олно гэсэн үг. Ингэж хэлсэн ч гэсэн 우리 학생들이 조금 문제가 ойлгож байна уу? 있는 것 같아요. 왜 그러냐면 사실은 좀 말씀을 들어야 마음도 살아나고 마음이 Бурхны үг сонссон ч гэсэн сонсчиж өөний сэтгэлд хүч ордог, тэнхээ ордог. Зарим зүрмгэлж байгаа хүмүүс байгаа. Зүрмгэлж яах гэдэг нь Бурхны үгийг сонсох чих нээгдээгүй байна гэсэн үг. 대제사장이 асуудал 1년에 байна гэсэн үг. 1차례 이 지성소에 Ариунаас ариун газарт жилд ганц удаа 피를 번제 тахилч ороод 덮개 위에다 7번 цусыг энэ авдар дээр 7 удаа цацах ёстой. 소원에 Ингэснээр Израильчүүдийн бүх үр удмын 대속죄를 Левит номын 16 дээр гардаг 들어가는데 их тахилын өдөр гэж байдаг. 왜 제가 이 이야기를 하고 있냐면 Энэ их тахилын өдрөөр ганцхан удаа л ийшээ орох хэрэгтэй. Энийг яагаад би ярьж байна вэ гэвэл дараагийн ишлэл дээр 제 구약 시대에 이렇게 이제 했고 Хуучин гэрээний үед гэсэн 9:8-ыг хамтдаа уншицгаая. 3. Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг ариун сүнс харуулж байна. 이해하는 거죠. 이렇게 봐보면 대제사장이 들어갔는데 길이 있어요. Ариун газарт ариунаас ариун газарт 들어는 갔지만 실제로는 тахилж орсон уу ороогүй юу? Орсон. Харин зам байна уу байхгүй юу? Зам 무슨 байхгүй. 얘기냐면 Орох нь орсон, харин зам байхгүй байгааз. 이걸 Юу гэсэн үг 베일이라고 гэвэл 했고 энэ хөшгийг 휘장이라고 하는데 за энэ хөшиг 이걸 гэсэн 젖히고 들어간 거예요. 그러니까 다시 이제 энийг 막혔죠. хөшгийг татаад 근데 이제 орно гэсэн. 어찌됐든지 성경에서는 뭐라고 дахиад хаагдсан шүү дээ. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэвэл солонгосоор бичсэн боловч жаахан хэцүү. 대제사장이 믿음대- 한 번씩 들어갔는데 왜 길이 나타나지 않았다. Туйлширсан бодол байгаа учраас тэгж байгаа. 이제 여기에 굉장히 Энэ 중요한 зам нээгдээгүй хിവэр гэдэг нь яагаад хэлж байгаа вэ гэвэл маш том нууц байна. 그림자였고 Энэ бол 실제로 수호들은 들어가는 말씀? 길은 없었습니다. яг орох зам бол байгаагүй. 들어는 갔어요. Жилд нэг удаа тахилч орох нь ордог байсан. Харин хэзээ ордог байсан? 있을 동안 Эхний асар 어느 날 첫 장막이 무너져 버리면 асар байгаа хугацаанд 열다는 харин 건데 эхний асар нурах юм бол 이 이야기를 여러분에게 зам нээгдэнэ гэсэн үг баггүй юу? 하거든요. Энийг өнөөдөр та бүхэн тайлбарлах гэж байгаа юм аа. 이제 잘 들으면 Зүгээр ингээд сонсвол хэцүү. Харин маш сайтар сонсвол та бүхэн маш ивэл болж, өрөөл болж үлдэх болно. За, эхний асар Эсгээр ишлэлээр энэ нь өнөө үеийн төлөөх бэлтгэл юм. Ёсоор нь өргөддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг бүс чанарын хувьд төгс болгож чадахгүй. 10-ыг хамтдаа уншицгаая. Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол унд олон янзын угаал бүхий зөвхөн мах бот хамаатай тогтоолуудыг энэ нь шийддэг юм. За, тогтоолуудыг 모든 걸 새로 바꾼다는 건데 그 개혁자가 шийддэг юм аа гэсэн. 예수 Тогтоолуудыг шийдэн гэдэг нь 자, 개혁자가 예수 шин 그리스도인데 тогтоолоор шинчлэн гэсэн. 예수님이 오실 때까지 대제사장 1년에 Шинчлэх нэгэн бол Есүс ахгүй юу? Тэгвэл Есүсийг ирэх хүртэл тахилч нар жил нэг удаа энэ ариунаас ариун газарт ороод 대속죄일에 тахилын ширээ 제사를 드렸습니다. авдрын дээр 7 удаа цус 들어가는 цацаж 길은 없었다는 거예요. 그것은 비유고 юм зөвлөгийг угаадаг байсан. 오셔서 우리에게 За харин орох зам бол нээгдээгүй байсан гэсэн үг. 자 이제 Өшгөө татаж ордог байсан ч гэсэн тэр нь буцаагаад ивэр болчдөг учраас зам нээгдээгүй байсан гэж үзэж байгаа.
손으로 죽지 11. 아니하고 이 창조의 Харин 시작이 ирэх сайн 아니하고 юмсын тэрүүн тахилчаар Есүс Христ 그래서 ирэхдээ 이제 илүү агуу бөгөөд 기억자로 илүү төгс 예수님이 асраар 오셨는데 нэвтрэв. Энэ асар гараар хийгдэггүй. Өөрөөр 손으로 хэлбэл 짓지 энэхүү үтээлийг 아니하고 Христ 창조의 шаажээ. 시작하지 아니한 다시 말하면 이 Христ 땅에서 шинэ 드리는 хуулийг 제사가 тогтоохоор 아니고 ирсэн. Харин энэ асар нь гараар 성막에서 хийгдэггүй. 아니고 Энэ бүтээлийн биш. 온전한 장막 Энэ 영어 газар дах 성경에서는 энэ асарт 타베나클이라고 үргэлжлэж 했습니다. ирээгүй гэсэн үг. 하늘에 Англиараар бол 온전한 perfect tabernacle гэсэн байдаг. 하늘에 Тэнгэрлэг 있는 성전에 төгс 대제사장으로 төгөлдөр 예수님이 오셔서 асарт тахилчаар ирсэн 12절 гэж 함께 한번 읽겠습니다. 시작. 12-ыг хамтдаа уншийе. 3. Тэр Яманы болоо туглын цусаар бус харин мөнхийн зарилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. 여기는 조금 덥네요. 그래서 Энэ жаахан халуун байна. 자 이제 염소와 송아지 Ямарсан тэр Яманы болоо туглын цусаар 무엇을 бус 이루었다고 харин 했습니까? мөнхийн зарилтыг агуулan гэсэн. Юуг агуулсан гинэ? 염소와 송아지의 зарилт. 피로는 범한 죄를 Ямаа болоо 사하기 туглын 위하고 цусаар болвол 또 1년 동안 지은 죄를 үйлсэн 사하기 нүглийг 위해서 угааж бас боломжтой. Нэг жилийн нүглийг ч бас угаадаг байсан. Харин биднийг 그래서 이제 мөнхөд төгс болгож бол 염소와 чаддаггүй 송아지 байсан. 피로 아니하고 자기 Есүс харин яасан бэ? 예수님의 피로 Яманы туглын цусаар бус өөрийнхөө цусаар 영원한 бидний 속죄를 гмийг 이루사 мөнхөд угаасан. 영원을 Нэг мөсөн. 목사님이 어떻게 표현을 하셨나요? Мөнх гэдгийг Паулус пастор нэг удаа Библийн стандарт дээр юу гэж тайлбарласан бэ 바위섬이 гэвэл 있는데 нэгэн хадан арал байлаа. 천년에 Тэр 한 хадан 번 арал дээр мянган жил нэг удаа ирдэг 바위섬에다 шувуу. 가지고 Тэр 그 шувуу 바위섬이 없어지면 그게 영원한 хошуугаараа ингээд тоншсоор байгаад тэр байхгүй болвол мянган жил нэг удаа ингээд хошуугаа ингээд тэн хадыг ирэлдэг гэж байгаа байхгүй юу? Ирэлдээд тэр нь байхгүй хадан байхгүй болчих юм бол тэр нь мөнхийн гэж үзэж 어떻게 байна. 사인다고요? Та хүн ойлгож байна. Тэгэхээр Есүс бидний гмийг яаж угаасан бэ? Мөнхөд угаасан. 그러니까 예수님이 мөнхөд угаасан учраас 하늘나라의 성전에 들어가셔서 예수스 우리 죄를 영원히 Тэнгэрлэг 사용하고 있는데 диважинд очиж 이번에 Тэнгэрлэг мөнхийн асарт ороод мөнхөд угаасан байна. Тийм учраас бидний гэм мөнхөд уучлагдсан гэсэн үг. Есүс загалмай дээр цусаа урсгах үед бидний гмийн төлөөсийг төлсөн. 죄를 Бас 위해서 миний 피를 гмийн төлөө 흘려서 우리의 죄의 загалмай дээр 값을 цусаа 지불한 урсгаж 거예요. 맞습니까? 그래서 십자가에서 төлбөрийг 다 төлсөн байна гэсэн. 이루었다 За 하시고 우리 Есүс 죄 загалмай дээр 값을 지불했는데 гүйцэлээ гэж хэлсэн. Тэгээ гэм нүглийн төлөөсийг 내 төлчихсөн гэсэн. 죄값을 다 지불했는데 또 자, 내가 죄값을 지불하려고 하면 гэм нүглийн төлөөсийг төлсөн байхад дахиад би төлхий гэвэл болох уу юу? Болохгүй шүү дээ тий. Бид нар хоолнд орохоор очсон гэж бодъё. хоол хэн хамгийн сайн дайлдаг вэ гэвэл бэ ахлах идэгч хамгийн сайн дайлдаг. Хэрвээ надаас пастора хоолнд орохоор явъя гэвэл хизээж би мөнгө төлөхийг санаа зовдоггүй. Ахлах идэгч өөрөө хоолнд оръё гэсэн юм чинь хэн мөнгөө төлнө гэсэн үг үү? За Юмиг яаж мэдхүү гэд төрөвч аваа явъя гэхүү. Үгүй. Ахлах итгэгч маш сайн авч дайлж өгдөг учраас ахлах итгэгч өөрөө төлнө. За эцчээд баярлалаа сайхан оллоо гэх ёстой болохоос үгүй би төлнө гэх хэрэг байна уу? Өөдөөс нь би төлөх ёстой. Та холдчихъя гэвэл. Тэгвэл ахлах итгэгч би идэхгүй байгаа хэрэг үстэй тийм үстэй. Яг түүнтэй адилаар Есүс загалмай дээр гүйцэлтлээ гэж хэлсэн байхад тэрэн дээрээ дахиад нэмэл үгүй надад гин байгаа миний гими уучлаач эзэн минь миний гими уучлж өгөөч Есүс бурхан минь гэл тэгвэл болох уу? Маш муухай золиг гэсэн үг. Муухай хүн гэж хэллээж хэрэггүй. Маш мангар хүн байна. Тэгвэл Есүс бүгдийг гүйцэтгүүлсэн гэж хэлээд нас арахта цусын урсгаад бидний гмийн төлөөсийг бүгдийг төлж өгсөн байгаа. Мөнхөд тэгсэн байхад чинь бид нар миний гмийн уучлаарай, миний гмийн уучлаарай гэж болох уу? Моохон маш моохон байна. 오늘 이 이야기를 드리려고 이렇게 거창하게 장황하게 얘기를 한 거예요. Өнөөдөр энэ үгийг хэлэх гэж уг нь маш их юм уншсан байгаа л да. Та бүхэн сайн сонсоорой. Сайн сонсох ёстой юу? Сайн сонсох ёсгүй юу?
Өнөөдөр энэ хүртэл зүүрмэглэснийг бол би ойлгоно. Харин одооноос та өнөр зүүрмэглэж болохгүй шүү за. Унтаж болохгүй. Яг одооноос яг чухал юмыг ярих гэж байна. Есүс нас барсан үед болсон явдлыг ярих гэж байна. Есүс нас барсан үед юу болсон бэ? Гүйцэлтлээ гэж хэлсний дараа энэ хөшиг дээрээс доошоо хуваагдаж хоёр болсон. Юу болсон гинэ? Хоёр болсон гэсэн. Есүс загалмай дээр сувлагдаад гүйцэлтлээ гэсэн чинь ариунаас ариун газрын хөшиг хоёр талруугаа хуваагдаж хоёр хэсэг болсон. Энэ тэгээ яатсан? Ямар нэг нэг сүртэй юм уу? Юм болцсон юм уу гэж бодож магадгүй. Харин өнөөдөр бидний бодлыг өөрчилж гайхамшигтай зүйл болсон гэж үзэж байна. Энэ асар сайхан зүйл. Бурхан бидэнд өгсөн гайхамшигт нотлогоо юм аа. Нотлогоо гэж хэлээрэй. Нотлогоо. Гурвай. За би шинэ гэрээ хуучин гэрээ бүхэлд нь авч үзгээд энээсээ илүү тодорхой нотлогоо гэж байхгүй гэж би боддог. Мэдээж Есүс загалмай дээр цусан урсгсан гэдэг цуснаас нотлохоо мөн л дөө. Харин бэлэгдэл болсон зүйл юу вэ? Есүс загалмай дээр цовдогдсон үед ариун газрын хөшиг дээрээс доошоо ургацсан гэдэг нь бидэнд өгсөн нотлохоо болдог. Бидний гмийн уучлал болцсон гэсэн нотлохоо энэ газар дахиж хэрэггүй гэдэг нотлогоо болсон. Бид нар Тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болсон гэсэн нотлогоо олно. Өөрөөр хэлбэл энэ үнэн бидний дотор тодорхой суулгагдчих юм бол үнэхээр эрхчлөөтэй байж болох байсан. За аль хэдийн биелэгдсэн байна. Есүс загалмай дээр цовлогдохдоо энэ ариун газрын хөшгийг орж ирсэн байна. Энүүгээр бид нар юуг ойлгож авч болох вэ гэвэл дуусгацсан байна гэдгийг ойлгож олно. Энэ газар дээр өргөх ёстой байсан тахилыг дуусгацсан байна гэсэн. Бид нарт хандан ариун газар болон ариунаас ариун газар хоорондын зам нээсэн байна гэсэн. Орж болохоор зам нээгээд өгсөн байгаа гэсэн үг. За тэгвэл энэ үйл явдал бол Бурхны бидэнд өгсөн хамгийн чухал нотлогоо нь болдог. Лук номын 23-ийн 44. За 45-ыг хамтдаа уншия. Лук 22-ийн 45. Тэнхүү залбирсныхаа дараа тэр босож 하나님께서 23-ийн 45. 마가복음에 또 마태복음에 이걸 기록해 놓았는데 Бурхан Лук, Матай 이 사건과 номон дээр үүнийг бичсэн байдаг. Нар халахлагдаж сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. 46 дээр Есүс аваа таны гарт би сүнсээ даадахыг гэж чанга дуугаар ашиглаа. Үүнийг хэлээ тэр амьсгал гураа. За Есүс гүйцэлтлээ гэж хэлсэн үед ариун газрын сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа гэж хэлсэн байна. Энэ чинь Бурхан бидэнд өгсөн нотлохоо юм аа. Еврей 9:13. Ямаа болоо тоглын цусаар гимнүглийг шилжүүл гимнүглийг угаадаг байхад тэрчгүүл Христийн цус бидний хүс чанарынхаа гимнүглээс яагаад цэвэрлж чадахгүй вэ? Хангалттай бидний гимнүгэл цэвэрлэж өгсөн. Угааж өгсөн. Яагаад? Согоггүй. Ямар ч үйлсэвгүй Бурханы хүү Есүсийн урсгасан цус бидний мэс чанарын гимнүглээс цэвэрлэж бидний бодлороо нүүлсэн нүгэл бүх нүглийг ч угааж өгсөн байна гэсэн үг. Яагаад гэвэл хуучин гэрээний үеэр амьтнаар бидний гимнүгэл угааж бас хисопоор цацсан дээр үед хисопоор ингээд үнсэн дээр хийсэн энэ усыг аваад цадсан ч гимнүгэл угаадаг байсан байна.
Харин тэгсэн ч гэмнүгэл угаагдаад байхад яагаад Есүсийн цус би та нарын гэмнүглийг угааж чадахгүй гэж 시간이 없으니까 хичнээн чаднаа гэсэн зүйлийг хэлж байна. Еврей 19-ийг цаг зав байхгүй учраас уншицгаая. 19:3 дараа нь тэр үзэгтөө хүслийг тань үйлдэхээр би ирлээ гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. 첫 것이 무엇일까요? Анхных гэж юу вэ? Анхныхыг зайлуулдаг гэсэн. Энэ анхных гэж юу вэ? 첫 것. 아까 잠깐 얘기를 드렸는데 Сая 히브리서 9장 ярьсан 9절에 첫 Еврей 9:8 дээр 동안에는 성소에 анх эхнийх 나타나지 байгаа цагт 그렇죠? хараахан 그러면 зам нээгдээгүй байсан гэсэн шүү дээ. 했다 이 За 말은 тэгвэл анхныхыг зайлуулсан гэдэг нь юу 이 вэ? 땅에서 드리는 제사 Энэ газартаа өргөдөг 이 байсан 땅에서 тахил, 드리는 성전 энэ газарт өргөдөг байсан ариун 예수님이 өргөө, 십자가에 돌아가실 ариун 때다 асар. 이루었다 하실 때 Есүс загламай дээр совлогдоход гүйцэтлээ гэж хэлсэн үед 했죠? ариун газрын 그러면 왜 хөшиг хуваагдаж цуураад хоёр хэсэг болсон гэсэн шүү дээ. 넘어지거나 Гаднахаас харахад 번제단이 막 깨어지거나 тэр ариун газрын одоо хаалган гинт 그러지거나 ингээд эвдрэх юм уу, хаалган гинт тонгоох юм уу, ингээд нурч мураад тэгээгүй ч гэсэн ариун газрын хааж ингээд хуваадаг байсан хөшиг дээрээсээ доош ингээд ургацсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл 성막 그게 무너졌다. эхнийх болох бурхны гимнүглийн ууслыг хийдэг байсан гимнүглийн угаадаг байсан тахил ширээ тахилын хөшиг ургацсан гэсэн үг. 예수님이 Эхнийхийг нь ингэж бурхан 거기에서 막 예배를 드리고 손을 들고 미도를 зайлуулсан 들고 гэсэн үг. 그곳에 막이 채찍을 휘두르면서 За 막 Матай, 산을 Марк, Лук, 둘러 Иохан энэ 오시면서 сайн мэдээний ном дээр харах юм бол 쫓아냈습니다. Есүс бурхны сүмээс 지금 기도하는 олон тийм худалдагчдыг зайлуулах талаар гардаг. 이 Та нар манай аавын сүмд юу хийж байгаа юм бэ? Манай эцгийн гэрийг та нар худалдагчдын гэр болгоод ах юм аа, бизнес хийгээд ах юм аа гэд хүмүүсийг хөөсөн байхгүй юу? Ижиг зараад, ямаа зараад байгаа хүмүүсийг, тахта нарыг зараад байгаа. 이 성전을 헐어버려. За тэгээд шавнар нь за ийм юм болоод ахад одоо цаашид энд юу болох вэ гэж асуусан чинь энэ хэрмийг энэ ариун өргөг нураачих гэсэн. Би 3 хоногийн дараа дахиад байгуулнаа гэсэн. Хүмүүсийн үгийг сонсоод доромжилсан. 이 성전을 Чи мó 40년 동안 хөдөлж 무슨 чи яаж ингэж хэлж чадж байна? Энэ 40 хэдэн жил барьсны эзний байгуулсан зүйл чи яаж 3 өдрийн дотор байгуулдаг юм бэ? Есүс рүүгээ хараасан зөвсөн шүү дээ. 성전된 예수님 자신의 몸을 가리켜서 말씀하셨다고 했습니다. Харин Библиэлд орвол өөрийнхөө биеийг ариун өргөө болгон зүүрлэн хэлсэн гэсэн үг. 자, Ариун өргөө 3 өдрийн дотор барина гэдэг нь юу вэ гэвэл өөрөө 3 өдрийн дотор амилна гэсэн үг. 성전을 지어 Мосегийн үед ариун газар байсан, Соломоны үед ариун өргөө болсон. 파괴됐습니다. Тэр нь Бабилоны үед нэг удаа ариун өргөө нурж унсан. 성전이 재건이 되었고 Харин 헤롯이 다시금 증축을 했습니다. 그럼 이제 그 성전을 헐어라고 했습니다. Соломоны дараа тэр байгуулад Бабилоны үеийн дуусны дараа дахин байгуулсан. За харин 30 жилийн дараа 그러니까 내가 3일 만에 3 хоногийн дотор байгуулнаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл энэ ариун өргөө бол миний биеийг хэлж байгаамаа. Би үхсний дараа 3 хоногийн дараа амилна гэдгийг илэрхийлж байсан. Бурхан эхнийхийг нь зайлуулан хоёр дахьыг нь байгуулна гэсэн. Бурханы хүсэл юу вэ? Эхнийхийг нь зайлуулах байсан юм аа. Эхнийхийг зайлуулахын тулд яасан? Есүс загалмай дээр цовлогдоод үхэж байж л Бурханы хүсэл буюу эхнийхийг зайлуулах болтноо гэсэн үг. Тэгэхээр Есүс би энэ газарт ирсэн нь би өөрийнхөө хүслийг биелүүлэхээр биш, намайг илгээгчийн хүслийг биелүүлэхээр ирсэн гэсэн. Баптизм Иохан дээр очиод баптизм Иохан чи энэ удаад намайг зөвшөөр. Ингэснээр бүх зөвхт байдлыг үзүүлэх нь надад зохицож байна гэсэн. За ингээд бүх зөвхт байдал 그리고 예수님이
За тэгээд Есүс 뜻이 하늘에서 이루는 것 같이 땅에서 이루는 таны хүсэл тэнгист биелэгдэх шигээ энэ газарт биелэлээ олохыг залбирсан байна. За 돌아가시면서 тэнгэрт биелэгдсэн гэдэг нь Есүс загалмай дээр савлагдаад Бурханы хүслийг биелүүлэх байсан юм аа. Тэр хүсэл нь эхнийхийг зайлуулах байсан. Тэгэд Есүс миний хүслээр биш, Аавын минь хүслээр болгоо гэсэн байгаа. Загалмай дээр савлагдахаас өмнө энэ аягийг надаас зайлуулж өгөөч. Та боломжтой л бол надаас зайлуулаач гэсэн. Харин та миний хүслээр биш, Аавын хүслээр минь болгоо гэсэн байна. Тэр Аавын хүсэл загалмай дээр савлагдаж үхэх Есүс загалмай дээр савлагдаад өгснээр гимнүглийн төлөөсийг төлж эхнийхийг зайлуулах гэсэн. Эхнийхийг зайлуулна гэдэг нь энэ хуулийн дагуу өргөдөг байсан тахилууд хуулийн шаардлагыг гүйцэтгэх байсан юм. Есүс бүх бидний гмийг үүрцэн учраас хуулийн шаардлагыг дуусгах ёстой учраас хуулиар бол нүгэлтэй хүн өөхөх ёстой гэж байсан учраас үхэж өгсөн. За тэгээд Есүсийг өөхөх нас барах үед цусаа урсаа өөхөх үед эхнийхийг зайлуулсан гэсэн үг. Библиэлд харин энэ Библийн тушаалаас нэгч алгасаж болохгүй, нэгч хайхралгүй өнгөрөөж болохгүй гэсэн. Харин энэ хоёр ингээд зөрчилдөж байгаа. Есүс бол энэ Библийн үгийг биелэлээ олохоор ирсэн гэсэн. За хамтдаа энэ ишлэгийг харцгаая. Хоёр дахьыг тогтоохын тулд гэж байна. 10-ийн 9-дэр. Хоёр дахь нь зайлуулад нэг эхнийхийг зайлуулад хоёр дахьыг нь тогтоохын тулд гэсэн. Хоёр дахь нь юу вэ гэвэл олон удаатай байж болно. Нэгдүгээрт ариун өргөөг нурааж Бурханы бидний сэтгэлд өгмөр байгаа зүйл бол Есүс буюу жинхэнэ ариун өргөөг өгмөр байсан гэсэн. Би та нар шинэ гэрээг өгнө. Шинэ гэрээ нь юу вэ? Хуучин гэрээ нь эхлээд юу вэ? Мосегийн хууль. Бид нар бол хуучин гэрээ. Шинэ гэрээ бол юу вэ? Би та нарын өнөглүүд та нарын хууль бус явдлыг огт санахгүй гэж хэлсэн. Энэ бол шинэ хууль. Есүс Христ бидний гмийг бүгдийг угааж бидний зүрх сэтгэлд ариун сүнсийг өгсөн. Энэ бол хоёр дахьыг тогтоож байгаа хэрэг юм. Бурханы хүслийг биелүүлэхээр Мосе ирсэн бидний гэм нүглийг угааж өгөх нь Бурханы хүсэл байсан гэсэн үг. Бидэнд бас ариун сүнсийг өгөх нь Бурханы хүсэл байсан. Амен. За ариун сүнс бидний дотор орцсон цагт бид нар Бурханы ариун өргөө болно гэсэн. Энэ байр, цуглааны байр өөрөө ариун өргөө биш ээ. Энэ цуглааны байр бол зүгээр цуглаан хийдэг л газар. Харин ариун өргөө юу вэ? Бид нар бол ариун өргөө юм аа. Ариусгагдсан, сэтгэл зөвтгөгдсөн. Бид нар шиг хүмүүс ингэ цуглаан хийхийг ариун өргөө гэж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр дахин төрсөн хүн хоёроос дээш ингэ цугларсан байх юм бол би тэдэнтэй хамт байх болно гэсэн. Тэснэр бид нар ингээд бид нар яг үнэндээ Бурханы ариун өргөө юм аа. Бурхан бидний дотор байгаа. Тиймээс бид нар бол Бурханы ариун өргөө гэлээ. Тэр Бурхан биднээр дамжуулан ажиллаа хийхийг хүсэж байгаа. Та бүхэн нэг хүнээр чинь дамжуулан ажиллаа хийхийг хүсэж байгаа. Есүсийн ажлыг биелүүлсэн. Дараагийн ишлэлээр ингээд харсан чинь ингэж бичсэн байна. Еврей 10-ийн 10 дээр энэхүү үслийн дагуу Есүс Христ өөрийнхөө биеийг нэг удаа өргөсөн өглөөр дамжуулан өнөгүй зөвтгөгдсөн гэлээ. Дахилч болгон өөрөө үйлчлэн байнга дахин өргөсөн өргөлөө өргөсөөр зогсдог.
Харин Есүс мөнхийн тэтгэлийг агуулan нэг удаа бие өргөсөн өргөлөөр дамжуулан үгүй зөвтгөгсөн. Ариалсгсан билээ гэсэн. 11-12 бол ингээд зөрчилдөж байна. Есүс бол нэг удаа мөнхөд бидний гэрээ угаасан. Хуучин үедээ тахилч байн адилхан тахилыг давтан өргөсөөр зогсдог байсан. Тиймээс ялгаатай байна. Еврей 10:18-ыг хамтдаа уншицгаая. 3 эдгээр уучлал хаа байна? Тэнд цааш нүгдийн төлөөх тахил үгүй болдог. 17 дээр болохоор би цааш тэдний нүглүүд тэдний асуудал явдлыг ил санана гэсэн байгаа. 18 дээр эдгээр зүйлийн уучлал байгаа газар цааш нүглийн төлөөх тахил үгүй болдог гэсэн. Надад энэ цаас байна. Энэ цаасыг 잘 찢었지요? сайн уртсан байгаа зү. 왜 찢었냐면 보여드리려고. Яагаад урсан бэ гэвэл харагдуулах гэж. 언제 찢습니까? 버리고 싶어. Харин ер нь бол хизээ бид нар цаасыг урдаг үлээ. Хаймаар байх үед урдаг үстэй. 찢어서 버리다. Та нар яадгийг сайн мэдгүйч би цаасыг хаяхдаа заавал урдж хайдаг. Ийм бичиг юм байгаа штэ. 또 이제 Зүгээр хайчих юм бол энийг харж мэднэ. Тийм учраас энийг дахин нэг удаа урдж. 근데 보세요. 하나님이 그럼 이 성소이장을 왜 찢으셨겠습니까? Бурхан яагаад 필요 없다. тэгвэл ариун газрын хөшгийг урсан бэ? 그럴 수도 있어요. Хөшгийг хэрэггүй гэж урсан уу? 첫 것을 Тийм ээ. Зайлуулах гэж. Эхнийхийг яагаад зайлуулсан бэ? Зайлуулах ёстой байсан учраас. 딱 찢어졌다는 Яг 얘기는 ингээд цаасыг урах шиг энэ хөшгийг урсан байна гэдэг нь юу вэ гэвэл 이것은 баг нь нурагдаагүй ч гэсэн 외형적으로는 성 гаднахаараа энэ ариунаас ариун газрын хөшиг нь нурагдсан гэж харагдж байгаач яг бодтойгоор бол 무너진 거. ариун өөргөө нурсантай яг адилхан юм аа. 허러라. Энэ ариун газрыг нураа гэсэн. 다시 말하면 아룡 өргөөг нураа гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс загалмай дээр совлогдохдоо 주심으로 энэ ариун газрын хөшгийг урж өгснөөрөө энэ назарт өргөх ёстой байсан тахил дууссан. 제사 드릴 게 없느니라고 했습니다. 아멘. Амен. 다시 예를 들어 제사 드릴 게 어디 있어요? 찢어버리는 Дахиж тахил байхгүй болноо гэсэн байна. Дахиж тахил өргөх газар байхгүй болсон шүү дээ. Хөшиг нурцсан юм чинь. Бүх газар нураагүй л дээ. Бүх одоо баган маган нурагдаагүй л дээ. Харин хөшиг нь урагдсанараа бүгд дууссан мэт болсон гэсэн. 제사 드릴 게 없다고 하셨어요. Дахиж сайдлоо дахиж нартаа зориул дахиж нартаа өргөх тахил байхгүй шүү гэж хэлсэн. 사단이 사람들의 마음에 Харин сатан яасан бэ? Сатан хүмүүсийн дотор чи гим хийсэн штэ. Дахиад тахил өргөх ёстой гэсэн бодлыг хийж өгдөг. Бурхан бол ингээ ураад хайцсан шүү. Харин сатан юу хийсэн бэ? Тахилч нараар дамжуулан энэ хөшгийг 꿰맸습니다. дахиад ойцсон. 이 성소의장을 수리를 했어요. 다시 Тахилч 고쳤어요. ширээний асрыг ингээ зассан. 아니 그 귀한 하나님의 Авшаа 성전의 ариун газрын хөшгийг 이장을 зассан. 빨리 Яна 수선하는 ийм 사람은 ариунаас ариун газрын хөшиг урагдчихлаа штэ. Хурдан засхан ойдлчин дуудаад оёорой гэд. 제사를 드리기 시작했어요. Ингээд дахиад тахил өргөж 하나님 эхэлсэн. 기뻐하셨을까요? Бурхан баярлсан болов юу гэж бодож байна? 내 아들을 십자가에 피 흘리게 해서 내가 이 성소의장을 찢어놨는데 이걸 다시 붙여가지고 За энэ муу 그럼 예수님이 돌아가신 걸 арчаагүй 뭐한 хүмүүсийг хардаа Есүсээр дамжуулан би ариун газрын хөшгийг ураад өгсөн байхад дахиад тэд нар наах гэж байна шүү. Тэгвэл Есүсийн хийсэн ажлыг яаж ийн? Уландаа гიშгэж штэ тий. Есүсийн хүчээр бүр таслаа 제사장들만 악한 게 хуваацсан 아니고 байхад 사람들의 цууруулсан 마음을 байхад дахиад түүнийг наагаад оёгоо хийсэн. 이 성소의장이 안 Ганцхан 찢어지고 бурхны өвгөн л тийм байгаа биш. 10년을 교회를 다녀도 20년을 교회 다녀도 30년을 교회 다녀도 40년을 교회를 Одоо ч гэсэн 다녀도 хараахан 30 жилсэнд явсан, 40 жилсэнд явсан, 50 жилсэнд явсан ч адилхан л эзэн минь миний гмийг уучлж өгөөч би гэмтэй байна. Оноода хийрөө 30 жил дайна хийсээр л байна. Хийгээл дуусаагүй байна гэсэн үг. Аль хэдийн дай дууссан байхад, аль хэдийн өөрөө чөлөөлөгдсөн байхад
Есүсийг нас орох үед ариунаас ариун газрын хөшиг хуваагдаад урагдаад дахиж биднийг мэдлөө өргөх өргөл байхгүй болсон. Энэ чинь Бурхны хэлж байгаа үг гэлээ. Дайн дууссан байхад дайн дуусаагүй юм шиг л ингээл яваад байгаа. Онодоо хиро шиг. Маш олон хүмүүс яг энэ онодоо хиро шиг би гэмтэй байна. Би миний гмийг уучлж өгөөч гэд дахин тэрийгээ давтсаар байна гэсэн. Хараахан 제사장을 통해서 이성소 의장을 다시 꿰맸습니다. 사람들의 마음을 Дахицаар дамжуулан 남아있는 거예요. энэ хөшгийг дахиад ойсон. Хүмүүсийн зүрх сэтгэл хөшиг урагдаагүй байна гэсэн. Бурхны сэтгэл урагдаад бүр зайлуулсан байхад. 답답해 안 답답해? Тэгээд тахилыг өргөсөөр байсан. Бурхны харахад бачурдахгүй юу? Бачимдэн шүү дээ, тий. Бачимдсан учраас юу хийсэн бэ? 두개 넘어갔어. Дахиад зураг явуулаад өгөөрэй. 어찌했냐면 AD 60 За, манай эртний 로마 장군 хойш 67 онд Ромын 예루살렘을 공격하는데 예루살렘이 굉장히 요새 다시 말하면 굉장히 난공불락의 예루살렘 성인데 다윗도 그 성을 함락할 때 굉장히 어려웠잖아요. 똑같이 маш 3년 동안 Ерслэн бол маш одоо хатуу AD хот байсан. 70년에 Хинч дийлдэжгүй. Харин манай эртний 70 онд энэ хэрэм нуурсан байна. Нуурсан үед энэ хэрэм дотор бүх бүгдийг энэ хураагаад авцсан. 돌 위에 돌 하나 Бүр чулуун дээр чулууч үлдээгүй гэж ярьдаг. Чулуун дээр ямар ч чулуу ажигдаагүй болтол нь аваа явсан. Бүр цэвдэг газар болсон. Харин цаг хугацаа өнгөрөөд манай эртний 33 дугаар онд дахиад Юлианус жанжин үүнийг буцааж байгуулмаар байсан байна. Яг л Ромчууд Израильчуудыг захирах гэсэн чинь үүнд орохгүй хэцүү байсан юм байна. 너무 어려우니까 어찌하면 하나님을 잘 Тэгэхээр хэцүү байсан учраас яавал дээр вэ? Яавал 섬길까 해서 энэ 성전 지어줄 сайн 때 дагаж чадах бол хүмүүсийг бидний үгэнд сайн оруулж чадах болов гэд бодсон чинь ариун газрыг барьж өгөхөр шийдээд ариун газрыг байгуулж өгөх гэсэн чинь манай эртний 364 онд газар хөдлөлт болоод тэр ариун газрыг байгуулж байсан хүмүүсийг газар хөдлөлт болоод бүгдийг газартаа залгаал ингээл газар хөдлөлт нь идчихсэн. Тэгээ Юлианус 30 хэдэн настай маш залуудаа нас орцсон. Энэ санамсаргүй зүйл гэж та нар бодож байна уу? Үгүй. Бурхан өгүүлсэн гэсэн үг. Тийм учраас тэр ариун газар байгуулах ажлаа зогсоосон. Ариун газар болсон, газар хөдлөлт болсон. Тэгэд тэр юу байгуулагдсан бэ гэвэл энэ алтар хийсэн доом байгуулагдсан. Энэ муслимийн соглааны газар. Муслимийн шашны ариун өргөө байгуулагдсан гэсэн үг. Яг Бурхны ариун өргөө байсан газарт нь муслимийн ариун өргөө байгуулагдсан. Энэ Ерслэм байхгүй юу? Энэ Ерслэм дотор ганцхан энэ газар бол муслимийн газар нутаг гэсэн. Израильчууд гадаад иргэдийн харин үндэснүүдийн хөл гიშгүүлэх болно гэж хэлсэн. Хизээ хүртэл энэ аврагдсан хүмүүсийн тоо дүүрэх хүртэл юудэчүүд тийшээ орох орч чадахгүй байгаа. Тийм болохоор энд ханаа хараад ойлаа зогсож байдаг. Тэр тал нь муслимийн гэдэг ариун өргөө байгуулагдсан байна. Тэнд ариун өргөө байгуулагдах юм бол Есүс яг ирэх цаг болно гэсэн үг. Есүс бөн гэж гараад ирэх юм биш. Тэр муслимийн хэрэм нурах юм бол муслимийн тэр ариун өргөө нурах юм бол Бурханы ариун өргөө бол зүгээр л нэг хэдхэн өдрийн дотор л байгуулагдах боломжтой гинэ. Бүх зүйл бэлэн байгаа. Зүгээр дайдис дараагаараа л ингэ орох л байгуулагдана. Харин тэнд хэн зогсох вэ гэвэл Сатан. Хуурамч иш үзүүлэгч зогсоод би бурхан байна гэж хэлсэн. 이 땅에서 드리는 성전을 예수님이 십자가에 돌아가실 때 무너뜨렸거든요. 맞습니까? Энэ газар Есүс загалмай дээр цовдогдоод бидний
Есүс жинхэнэ газар дах ариун асрыг бол нураацсан. 예수님 십자가에 зайлуулсан 돌아가신 гэсэн. 성소의 Жинхэнэ 장이 асар хаана байгаа гэсэн бэ? Тэнгэрт байгаа харин бас бидний зүрх сэтгэл дотор хийж өгсөн. Есүс нас орснараа энийг уурдсан гэсэн. Хаян гэсэн үг. Харин бидний зүрх сэтгэл дотор хаягдсан. Хаягдаагүй байгаа. Уцаагаар тэрийгэ оёол бурхан минь миний гмийг уучлаач ээ. Миний гмийг уучлаач ээ л гэж сууж байгаа гэсэн үг. Харин яг өнөөдөр та бүхэн зүрх сэтгэлийнхаа энэ хөшгийг нураацгаая, уурцгаая гэсэн үг. Есүсийг ороход тэр нурцсан юм штэ. За өөрөөр хэлье. Ариун асрын хөшиг урагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Дахиж гимнүглийн тахилд өргөх шаардлага байгаа юу? Байхгүй. Есүсийн тахил бол мөнхийн тахил. Есүсийн тахил Бурханы өмнө мөнхөд өргөгдсөн учраас дахиж гимнүглийн төлөө өргөх тахил байхгүй болно. Амен. Амен. За хамгийн сүүлчээр хэлье. Энэ ариун газар болон ариунаас ариун газар хооронд зам нэгдсэн. Энэ замыг 19-р эшлэлээр гарч байна. Хамтдаа уншийе. Тиймээс автуу дараа бид Есүс хүчээр дамжуулан ариун газарт орох үнэтэй хүчтэй болсон. Зоригтой болсон. Яагаад вэ? Та бүхэн ерөнхийлөгчтэй уулзч байсан. 장관을 한번 만나봤습니까? Сайд нартай уулзч байсан уу? 이렇게 만나줍니까? Сайдтай уулзахад зүгээр ингээл уулзах. 내가 적어지는 그런 느낌이 있지요. Ингээд очоод уулзвал ерөнхийлөгчийн өмнө би жижигэр юу ч биш юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Ерөнхийлөгчтэй уулзаад одоо энэ гар барья гээл. Ингээл эрүүгээ ингээд дэш нь болгоод ингээд нэмэх юм бол ерөнхийлөгч болцсон юм шиг. Ерөнхийлөгч болцсон үед ингэж болно. Харин жирийн үед би толгоогоо бүхий нээцтэй тийм. Одоо их мэдлэлтэй хүн учраас. Тэгвэл диважин ямар вэ? Диважин бол 어떤 마음이 듭니까? маш ариун газар штэ. Та бүхэн 이런 생각이 자꾸 зоригтой байж чадах уу? 또 떨어지는 건 아니라 За бид нар онгоцонд анх суухдаа ямар байдаг вэ? Анх онгоцон суухдаа энэ унчих юм биш үү гэж айгаад сандардаг штэ. Тэнгэрийн ханшилт ороход бас тийм байх болно. 못 들어가 그럼 어떡하지? 이런 생각 Намайг чи орохгүй шүү гэвэл яах вэ? 또 잡혀갔어요. Нэгэн пастор болохоор бас баригдаад явцсан пастор байна. 목사님. 우리 같이 갔는데 사무실로 잡혀갔다니까 이름이 너무 좋아서 그랬나 봐요. 김영삼 대통령. 그 이름이 김영삼 또 잡혀갔어요. ерөнхийлөгчтэй адилхан нэртэй хүн байсан болоод тэр юм уу тэр онгоцны иммиграшн дээр баригдаад бүр гарч чадахгүй байсан. Тэгээд хөөгдөж байгаа зарим иммиграшн баригдаад хөөгддөг хүмүүс байдаг штэ. Америк руу анх орохдоо ч гэсэн сандар шандраад одоо баригдчих юм биш байгаа гэж сандардаг. За тэгвэл диважинд очихдоо тэнгэрт очихдоо та бүхэн сандрахгүй юу? Өө яана тэгээ сандрах бах. Харин бид нарыг юу гэсэн бэ? Есүсийн цусан найдаж 좋아요 안 좋아요? зоригтой ордог болсон гэсэн штэ. Гоё гоё шүү. Гоё байна. Харин илүү гоё зүйлийг та нарт харуулъя. 20. 거꾸로 넘어가. 또 넘어갔어. 이게 지금 잘 말을 안 듣는 저쪽에서 자꾸 넘겨가지고 같이 За энэ үгэнд орохгүй байна. 시절로 함께 한번 넘겼어요. За 20 дугаар ишлэгийг хамт уншийе. 3А. Махбод болох хөшгөөрөө дамжуулан түүний нээсэн шин амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул мөн бидэнд 요 길이라고 Бурханы гэрдэх агуу тахилч байгаа тул. 능력을 얻었다고 했는데 그 길은 За бид нар Есүсийн цусаар 우리를 ариун газарт орох зоригтой байгаа, итгэл байгаа гэсэн. 산 길이요. За тэр зам бол ямар зам бэ? 저의 Түүний нээсэн шин зам бас амьд зам. 예수님의 Ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа гэсэн. 요 휘장이 За бидэнд 예수님의 тэр хөшиг бол Есүсийн бие 원래 гэсэн. 성전이 Ахбод гэсэн үг. 예수님인데 Есүсийн цус гэсэн. 예수님의 육체가 이 휘장이었대요. 그래서 예수님 십자가에 돌아가실 때에 다 이루었다 하시면서 이 성소 휘장을 찢으셔가지고 Есүсийг загадмай дээр цовлогдсон нас барахдаа гүйцлээ гэж хэлээд 그 새로운 오르성. 일이 뭐냐면 이 보시고. 지성소에는 За тэгээд яасан? Шин зам нээгдсэн гэсэн үг. 들어갔는데 Шин зам нээ. Өмнө нь бол
Цус аваад л орох хэрэгтэй байдаг байсан. Ийшээгээ. Цус аваад орохгүй бол бурхан шууд алцдаг байсан байхгүй юу? Тэгэхээр зам ямар ч зам байдгүй байсан гэж байгаа. Харин Есүсийн нас барснаар энэ ариун газрыг уураад зам нээгээд өгсөн байна. Энэ хөшиг бол Есүс Христийн бие юм аа. Биеийг бэлэгдэж байна гэсэн үг. Есүсийн бие болох энэ хөшгийг уурснараа ариунаас ариун газар болох Бурханы байгаа ариун газар. Энэ ариунаас ариун газарт орох итгэлтэй болгож өгсөн гэсэн үг. Бурханы ажлалд очоод нүрээрээ Бурхантай нүр тулах үед эзний цусан найдаж эцгийн өмнө итгэлтэй зогсох болно. Амен. Яаж зогсно гинэ? Есүсийн зөвхт байдал найдаж зоригтой, итгэлтэйгээр эзний хаанчлалд орохоор болгоод өгсөн байна. Амен. Бидний амийг хариулаарай гэж өгсөн болохоос хоолоо л идгэж өгсөн биш шүү. 아멘. Амен. 대답을 잘하시네. Сайн хариулж авах хэрэгтэй шүү за. Бурхан бидний төлөө шин ба амьд замыг нээж өгсөн. Энэ хөшгийг урснараа. Өөрөөр хэлбэл бид нар энэ газарт өргөх байсан тахил нь дууссан гэсэн үг. Есүсийн өргөсөн тахил мөнхийн тахил болсон. 하나님 그 성경을 헐어버려. Хөшиг ургацсан байхад бид нар хаана тахил өргөх вүвдээ? Бурхан энэ хөшгийг урчихсан. Тийм учраас харал да. Тахил өргөх газар байхгүй болсон байгаа зү. Тийм байж дээ гэхстэй. Харин хүмүүс сатаанд мэхлэгдээд үгүй энийг оёх ёстой, оёод буцаагаар байрлуулах ёстой гэл. Бид нар эзэн шин замыг гаргаж өгөхийн тулд хөшгийг урдсан. Тэгээд бидний зоригтой Бурханы хаанчлалд орч чаддаг болгоод өгсөн байна. Амен. Бидний хийсэн үйлстэй хамааралгүй, үн төлбөргүйгээр Бурхан бид нар Бурханы энэ хаанчлалд зоригтой, итгэлтэй орохоор зам нээж өгсөн гэсэн үг. Амен. Ганц ч хүн байсан. Би өөртөө итгэлгүй байна. Би итгэлгүй байна гэж хэлэх хүн байхгүй болоосай. Зоригтой, итгэлтэй пастор нэрээ цаас орсон штэ. Тэр цаас нь цаас биш хөшиг байсан. Тэгээд зүрх сэтгэлээсээ итгэлтэйгээр Бурханы хаанчлалд ордог байгаасай. Нотлогоотой бат итгэлтэйгээр итгэж амьдарсаарай гэж уриалж байна. За тэгээд хамт залбирцгаая. Бурхаваа тань талархаж байна. Эзэн Бурхан та бидэнд Бурханы үгийг өгсөн билээ. Бас Есүсийг өгсөн билээ. Бидний бүх гэмийг Есүсийн нурууныхаа ард үүрүүлж Есүс та заалмайд бидний гэмийг мөнхөд угаасан билээ. Бидний ариусгаж, биднийг зөвтгөж, Бурханы хаанчлалд ороход ямар ч дутах зүйлгүй төгс төгөлдөр болгож өгсөнд баярлалаа. Бурхаваа та заалмайд цовлогдохдоо ариун газрын хөшгийг урсан. Ингэснээрээ шин ба амьд замыг нээж өгсөн байна. Бид нэр аврал аваад Христ дотор шин амьд замаар алхаж байна. Үе бидэнд хэцүү асуудал тохиолддог. Бэрхшээл ирдэгч бидний төлөө та нээгээд өгсөн шин амьд замаар эзэнтэйгээ бид нар уулзаж зоригтой, итгэлтэй алхах боломжийг өгсөн танд баярлалаа. Итгэж ахын дүүснэр бүгдээрээ сайн мэдээ дотор итгэлтэй байхад туслаарай. Хинтэй ч уулзсан энэ Христ Есүсийн сайн мэдээг гэрчлэлж амьдрахад та тусалж өгөөрэй. Бид дараа 7 хоног бас спорт өдрөлтөй, дараагийн 7 хоногт их семинартай. Энэ цагт хэр цаг агаарч юм уу өргөж байгаа бүх хүмүүсийг та өдөртөж өгөөрэй, заалж өгөөрэй. Таны ивэл талархан эзэн даалдрыг өргөж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.